Хай. Баярлалаа. Микрофонтой эргэж ирсэн маань. Тэгээд энийг камеранда залхахаар ингээд бзз гэж дуурайд байгаа хгүй юу. So би янзлах гэж чадлаараа хичээн. Гэхдээ яг ажиллах үгүйг нь мэдэхгүй байна. So bear with me. Okay? Leave me alone until I figure this out. Just okay? Hopefully it's fine. Гайгүй байх гэж найдаж байна. Okay, өнөөдөр 2025 оны эхний улиралд надад юу тохиолдсон болон би юу хийсэн тухай хэзүүлээ. Throwback гэцгээе. Тэгээ ер нь бол улирлаар нь ингэж базаж одоо life updates маягийн хийдэг болъё гэж бодож байна. So I hope you enjoy. So let's start right away. Нэг сараас эхлэе. Яг ингэ сар-сараар нь те 1 2 3 гэл явчихъя. Яг ингэ дөнгөж он гараад 1 сарын 3-ны өдөр. Actually no. 1 сарын 2-ны өдөр бид нар шууд ажилдаа ороод тэгээл Валентины бэлтгэлтэй орсон байхгүй. Тэгээд Valentine's Day-д зориулаад зураг авалт ботсон юмсан. Жижигхэн студиуд ингээл те юм хөөрхөн цомхон зураг авалт хийя гэж бодож исэн чинь тэр нь ингээд урган гарсаар амар нүсэр зураг авалт болж хуурсан. Тэгээ би тэгээд сетмэт засах болоод тэгээд тэр сетээ ингээ гараараа засах масахад амар хийх ажил ихтэй. Тэр шин загвар угаасаа нэлээд олон цагаар гарч ирсэн. Яа тэгэхээр би нөгөө Валентина бэлдээд даваа материал захиалсан. Тэгээд айгүй олон загвар бодсон байсан. Тэгээл ер нь бол өөртөө л явж байгаа юм л да. After all, тэгээ би угаасаа би дандаа лайтай юм хийдэг. Өөртөө дандаа лай уддаг. Тэгэл яг уу өөртөө болон ажлынхандаа маш их лай удсан. You know. Anyways. Угаасаа шин загварууд боловсруулагдахад тэгээл уусаа бүтэн багаараа ингээл ажиллаад тэний нэгүл гоё юм байна. Тэрийн тэгвэл гоё юм байна гэл бүгдээрээ ажиллацгаад тэгээл яг бүх загваруудаа батлаж дуусаал. За окей. Зураг авалт болохоор ингээ гээл дор нь ингээл яатсан. Тэгэл айгу анх бол амар цомхон айдиагаар эхлээл. Тэгэл шууд учир зүггүй ургаал томрол скейл нь ингээл улам томрол илүү нүсэр ер нь бол ажил болсон. Тэгээ сүүл рүүгээ бүр амар олон хоногийн guys тэр зураг авалтанд зориулаад өдөр шөнөгөө ер нь бараг 2-7 хоног шахуу нойр дотоо явсан байхгүй юу би. Тэгээд ажил дээр амар оролтол ажиллаа, шүнжүнгээ ажиллаад ингээд тэрнээс хойш ер нь бол миний арьс бүр амар болсон. I'm kind of pissed about it. Гэтэ яг хөө тэгэл амар ч ард нь гарсан. Та хараагүй болвол манай Blur Collective-ийн Instagram руу ороод тухайн зураг авалт болон short film-уудыг үзээрэй. Тэгээ концептийн хувьд гэх юм бол дээр үеийн ретро old Hollywood гэдэг нь шүү дээ. Old Hollywood тийм киноны эстетикээс ерөнхийдөө жоохон borrow хийгээ жоохон инфлюенс аваад тэгээд American Beauty ч юм уу тиймэрхүү reference үүдтэй юм амар хөөрхөн юм хуучны кино шиг тийм сэдвтэй ажил хийсэн. Тэгээ манай наран цэцэг нараа зурагчин болон видеографер нараа маань амар сайн ажилласан. Тийм нараа бас YouTube дээр влог хийдэг. Тэгээд тэр ажлын тухай бас влог дээр нурцсан та тэгээд үзмэрэл би доор bio дээр линкийг тавьчих. Шууд араас нь вебсайтынхаа launch event-д бэлтэж эхэлсэн. Тэгээд өмнө ерөөсөө тийм яг хүлээ авалт бол зохион байгуулж хийж үзэж байгаагүй. Тэгээд энэ удаад болохоор яг найз нөхөд маань дотны хүмүүс маань түншүүд маань байсан болохоор бас сандрал гайгүй байсан. Бүгд угаасаа намайг танина. Тэгээл янз бүрийн юм болвол тэгээл it's okay. It's okay. Юундаа маялаад байгаа. Мим акрилэн хавтан авчаад тэрийг юм зүрхэн хэлбэртэй болгож өсвүүлээд тэгээд дээр нь free drinks and free tattoos гээд 3D стикерээр ингэж наалгаад тэгээд наалгаац гэж би өөрөө наасан л та хийжсэн хамгийн цаг их ордог хамгийн хэцүү
Яа, айгу төвхтэй ажилласан. Яа тэгэхээр ингээд нэг юм наагаал, нэг юм хуулаал, ингээд гот нөгөө нэг байнга ингэж яах тэр ингээд хурууны арьс бүр ингээд сүлдээ өвчин орч мороод ингээд хумс хугарч муураад it was crazy. Тэгээ яг дуусгасан. Тэр ивентийн концепт нь болохоор би өөрөө шивээсэнд амар дуртай хүн. Би өөрөө шивээс хийдэг. Би өөрөө маш их шивээстэй. Oh, by the way, шин шивээс. Okay, нэг дараа зочидтоо ингээд шивээс үнгүү хийж өгвөл гоё юм байна гэд. Тэгээд ластугийн Чингистэй ярьжгаад танаас дүүдэд ингээд лонч ивент хийяамья гэдсэн чинь Чингис нилээн нээлттэй урайлган хүлээж авсан. We were like, okay, slay. So we started it. Яг тэр ивентийг за хийж эхлэе те. Яавал дээр нь яавал инээтрээ гэл ингээ хамаг ярилцаад бэлдээд тэгээд Чингис маань дээрэс нь олон жил шивээс хийж чадвартай шивээс чинь. Тэгээд Чингисийн студ ластууд бол амар олон чашаа 3 артист байдаг. Чингис тэгээд юу мөнх тэмүүлэнгээд энэ 3 артист гэдэг байхгүй. Тэгээд ингээд артистуудтай зочин болгонд ингээд үнгүү шивээсний хэрэг өгдөг те. Тэгээд зочин болгоо ингээд үнгүү уух юмны хэрэгтэй. Ингээд зочтой ингээд дайлж цайлаад фан байлгаад тэгээд шивээс буюу одоо дурсамжүүлдэг тэр одоо боломжийг олгоод гэх юм уу. Тиймэрхүү концепттэй. Дээрэс нь Valentine's Day drop маань яг эхэлчихсэн. Тэгээд он гарснаас хойш буюу яг ингээ бүтэн сар ингээд өдөр шөнөгөө хийсэн ажлын маань одоо үр дүн болохоор дээрэс нь 10 сараас хойш хийсэн одоо вебсайтын ажлын маань үр дүн гэдэг юм 2 юмны одоо completion буюу одоо өндөрлөгөөг тэмдэглэжсэн болохоор аюу сүртэй ингээд найзуудаараа цуглаад ингээд баярч маярлаа тэмдэглээд ингээд тиймэрхүү шин өнгөрсөн. We were like, okay, drinks, food, tattoos. Perfect. Шивээсийн бол Чингис болон Чингисийн студийнхаа ластуугийнхаа бүгдийг ингээ хариуцаад авцсан. Тэгээ би болохоор урилга юм нэрээ анхаарсан. Тэгээ манай урилга нэг иймэрхүү болсон. Гой содон болсон гэж найдаж байна. Тэгээд ингээд үнгүү уух юм, үнгүү шивээсний ирэх бүрсийг тэгээд шивээсний aftercare тос ластуугаас гаргадаг тийм aftercare тостой. So event дээр очиод шивээсээ хийлгчээ. Тэгээд дараа нь арчилгаа хийх тос нь бол ингээ бэлэн очсон гэсэн үг. Тэгэхээр ингээд бүх одоо булан тохой нь ингээд covered те бүх юм ингээд бэлэн шийдэгдсэн. Одоо 40 та ирэхэд л болоо гэсэн нэг тиймэрхүү юм. 2 шөнө сууж хийсэн. You know, I'm extra. Би юу ямар нэг юм хийхээр яа ингэж юм over the top те амар их detail-д анхаарал ингээл I like doing that. Яг ингээл те ингээл за яах вэ гэд ингээ хайж That's not who I am, girl. Ивентийн хоолыг болохоор Puravita-гаас базаасан. Puravita яадаг газар вэ гэхээр meal prep буюу одоо бэлэн хоол өглөө болгон хаяар нь хүргэж өгдөг тийм үйлчлэгээ. Яг ийм бит ийм хоолны газар, кафе маягийн газар бол байдаг. Тэндээ ингээ яг энэ хоолнуудаа гаргаж маргаа комбуча энтер зарт юм блэ. Тийш энэ жоохон зайтай болохоор бол очиж чаддаг. Нөө хаяар хүргэж өгдөг тэр үйлчлэгийг энэ бол би байнга авч иддэг. Тэр тэгээ яг юу нь гоё вэ гэхээр ингээ өдөр болгон заяа өглөө 7 цагт 6-аас 7 цагийн хооронд хаягаар ингээд тухайн өдөр идэх 3 ээлжний хоолныг снактай хүрээдэрдэг байхгүй юу. Тэгмээс одоо юу гэдгийг би жишээлбэл тийм ингээд өдөржингөө ажил дээр ч юм уу одоо ингээд Валентины ажилдаа бэлтжижсэн шиг ингээд ийм амар цаг наргүй ажиллах шаардлага гарах үед ингээд хоол бий. Тэр Puravita маань бас кейтеринг санал болгох юм лээ. So I was like, хоол гоё амттай. Тэдэрс нь you know гоё balanced одоо ийм бүх юм ингээд ийм бүрдсэн ийм гоё амтлаг хоол бит болохоор эднээс кейтеринг авчт юм уу гэж бодоод тэгээ угаасаа яг кейтеринг хайгаал те ингээл өмнө идэж үтэйгөө газар мадраасаа ингээл их хэмжээгээр хоол захиалгаар амар эрсдэлтэй санагдаад тэг би угаасаа нөгөө өдрийн 3 ээлжний хоолоо захиалаад үдцсэн байсан юм чам тэндээсээ кейтерингээ захиалсан. It was really nice actually.
Хүмүүст амар таалагдсан. Тэгээд би тэр доогоор ингээ хоёр давхар ихгүй бол астуу дотроо. Тэгээд дээр нь ингээд хоёр давхарт нь ингээд нэг юм суудаг хэсэгтэй. Тэгээд доороо ингээ лоббитэй. Тэгээд хоёр давхартай ингээд яг шивээсээ дөрөнүүд нь байдаг. Тэгсэн чинь би яг нөө лоббинд нь ингээл юм хамаа хандл хийгээл навар цагаар ингээл явж байгаа л дээш харагдсан чинь бүх хоол дууссан. So, you know it's good. So yeah, хоолны хувьд тийм байна. Уух юмны хувьд болохоор BT-ийнхаа унааг бүгэлж агаад баарн дээр зогсоосон. Хэдэн хүний ямар коктейл гаргах уу гэдэг бид төр ихлээр ярилцаад тэгээд за окей ийм хийх юм байна. 5 янзын коктейл гаргана. Ингээл ярилцж байгаа л тэгээд ойролцоогоор хэдэн хүн ирнэ. За тэгээд тэр коктейлээс нэг ойролцоогоор тэдэн шиг гарах байх гэд ингээд ярилцж агаад тэгээ надаа ингээд за ingredients нь бол ингээд яг коктейлний орцсон ингээд яг ийм байх юм байна гэж надад жагсааж өгсөн. Бүр ингээд team liquor-ноос тэдэн шил, team juice-нээс тэдэн сав энэ төр гэдэг ингээд яг ингээд тоотой идэн ингээд надад жагсааж гаргаж өгөөд твээс харуул ороод саруулын нэг давхрын liquor store гой сонголт сайтай димлээ яг арх зардаг. Тэндээс уух юмнууд аваад тэгээд juice мөс элдв болгон James Smith те яг тийм коктейлэнд хэрэг болдог юмнуудаа авч өгөөд we turn it up. So бар хоол шивээс гээд нэг иймэрхүү тэгээд 50 гаруй зочин ирснээс бараг 40 шахуу зочин шивээс хийлгээд гарсан. I was like ер нь жоохон нэрлэхүү хүмүүс штэ монголчууд маань. Тэгээд ингээд нэрлэхэд бас ингэж айхтар олноороо шивээс хийхгүй байхдаа би бараг зоригжуулах гад хамгийн түрүүнд өөрөө орж шивээс хийлгэчээд тэгээд зочдоо жоохон зориг орох юм болов гэсэн чинь no guys тэд нар бүр ингээд шамбаарлаад оочрлоод Don chaos болсон. Гэтэ тэр чинь ингээд миний найзууд болон одоо манай веб девелоперуудын найзууд гээд ингээд ийм жижиг хитгэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор яг хуу хичнээн шамбаарлаж бужигналсан ч гэсэндээ хоорондоо аятах хөвтөн нарттэй ингээд нэг хүндлээд айгу айтаахан хоорондоо уулзраа олцсон байсан. Launch event-ийг хийчээд тэгээд 2 сарын 14 буюу Валентина багтаагаад яг 2 сарын 5-нд худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдээ яг бүгдийн сайхан хүргэлт бэлдээд бүгдийн бүх юмаа ингээд жин там болгочоод тэг Таиланд явсан. Таиландд 9 сонсон. Таиландын тухай ер нь бол тусдаа бичлэг оруулъя гэж бодож байна. I don't know guys. Яг влог бол хийгээгүй би тэнцээ үннээ л хэлье. Тийш би амрах гэж явсан. Таиландын тухай угсаа тусдаа ярихгүй болохгүй байна. За тий Таиланд явж ирчээд 2 сарын 24-нд буцаж ирсэн би. 25-наас ажилдаа би тэгээд Мартин аны pop-up-та бэлдэж эхэлсэн юм байна. 3 сарын 8-ны өдөр Fleur Collective маань pop-up store хийсэн. Манайх өмнө хизээж pop-up store хийж байгаагүй. Зүгээр нэг юм уу 2 өдөр те богино хугацаанд хаа нэгтээ төр дэлгүүр одоо ажилуулгыг хийлдэг. Тэгээд pop-up store Cozy Club хийсэн. Cozy Club маань болохоор Италийн гүрний хажуудлын NCP дотор нэг давхартанд байрладаг. Тэгээд тэр ингээд нэлийн удаан ажиллаж байгаа зэрэггүй юу. Тэгээд засвар хийгээд ерөнхийдөө жоохон rebranding яваад тэгээд яг нэгдгийнх нь алдад би тэгээд ярьж байгаа. Тэгээд за окей танаа ингээд нээлттэй чинь тохируулаад pop-up хийгээд ярилцаад тэгээд дэлгүүрээ тэнд нэг өдөр нээсэн. Тэг яг Мартын 8-ны өдөр буюу 3 сарын 8-ны өдөр байсан болохоор дээрээс нь хагасаа өдөр байсан. Тэгээд яг бүх нийтийн амралтын өдөр бид жоохон риски хөдөлсөн. Гэтэ it was fine. Ерөнхийдөө бол 200 гаруй хүн ирсэн. Бид амар ядарсан. Хүмүүс яг нэгдэх цагаас өмнө гадаа ирээд оожирлцсан байсан. It made me actually really emotional. Бид жоохон сандраад бас амар ингээд сэтгэл хөдлөөд гэх юм уу. Тэгээд хүмүүсээ оруулчаад 0-д орж ганц 20 нулимс сунгаасаа. Тэгээ миний хийж байгаа юмыг худалдаж авахаар өглөө эрт босоод баярын өдөр бүр бүх нийтийн амралтын өдөр хурж ирээд хүлээгээд очрлоо зогсчин. That's crazy. Actually юм хийж бүтээсэн мэдрэмж ингээд үнэлэгдэж байгаа тиймэрхүү мэдрэмж бол авсан. Тэгээд тийм мэдрэмж гоё юм билээ guys. Highly recommend. Хоол болоо уух юм өнгөө өгсөн. It was really nice. Яг жоон зардалтай. Тэгтээ тэгээл
баярын өдөр шүү дээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр. What the hell? Тэр өдөр тэгээ бид хэд юу яасан? Өөрсдөө бараг байрлуулахаас гадна манай Blur-ийн Оёлын багт байдаг маань нэг охин ийм жижигхэн скуши гэрэл зардаг байхгүй юу? Манай тэр ажилтан маань бас гэрлээ зарсан. Тэгээ дээрэс нь Rose & Co гээд цэцгийн дэлгүүр ирж цэцгнүүдээ байрлуулсан. Тэгээд цэцэгтэй, идэх юмтай, уух юмтай, одоо декор гэрэлтэй, дотор хувцастай, юмтай өдөр болж өнгөрсөн. Тэгээ орой 8 цагаас DJ-ээр тоглосон. Кантын DJ Гана ирж тоглоод тэгэл дэлгүүрээ ер нь бол хаачаад бид хэд өөрсдөө Марта тэмдэглэж баярсан. Цэлийн шүүсийг хэлсэн. 3 сарын дундуур. Энэ ингээ бүр юу норуулга ордог. If you see. Таиландд бас шүүс хэлсэн. Зүгээр it's a dollar bill. 3 сарын сүүлээр манайх нөгөө 4 сарын 17-нд Blur-ийн маань Ноён баяр болдог хгүй юу? So Ноён баярын одоо limited edition тэ anniversary edition юмнуудаа гаргаад эхэлдэг. Ус жилийн тэгжсэн. Энэ жил манай Blur 6 жил болж байгаа. 6 нас хүрч байгаа. Сургуульд орж байгаа бид нар. Тэгээд энэ жил 3 сарын сүүлээс эхлээд anniversary edition юмнуудаа гаргаад эхэлсэн. Тэгээд 1 2 3 сард ажил дээр болсон юмнууд бол энэ байна. Зүгээр яг миний хувийн амьдрал болсон юмнууд гэх юм бол дунд хүү маань 6 нас хүрсэн 2 сард. Дунд хүү маань одоо намар сургуульд орох гэж байна. Би жоох айж байна. Одоо бид хэд 6 жилийн ойгоороо дахиад нэг pop-up хийх гэж байгаа. Тэр нь болохоор 4 сарын 19 болон 4 сарын 20-ны өдөр. So хагас бүтэнсээ өдөр гэсэн үг. Хагасаа бүтэнсээ өдөр Porticos гээд Орос элчингийн эсрэг талд байрладаг Greek restaurant pop-up хийх жаа кинода. Тэгээ pop-up store маань одоо яг Ноён баярын pop-up store маань казино themтэй байгаа. Манайх ингээд ямар нэг юм хийхдээ тийм themтэй байлгах тийм юм жоохоо сонирхолтой байх үгүйсээ сонь тийм туртай баггүй юу. Тэгээд энэ удаад болохоор ингээ казинод орж ирсэн юм шиг юм уу нэг тиймэрхүү концепттэй хийж байгаа. Тэгээ тэр нь болохоор мөрийдээ тоглоулна гэсэн үг биш шүү guys. Мөрийдээ тоглоомд ерөөсөө хамаагүй зүгээр л тэгэл юм theme party-нууд болдсон шүү дээ. Тэгэл тэрнтэй л адилхан хурж иж намайг харжуулна. Харах юмтай ч юм шиг дээ. Just saying. Just come hang out, bitch. Like иймэрхүү ингээд одоо live update гээл би ингэсэн гэл ингээл нөө жишээлбэл миний дуртай үздэг гадаад YouTube-рууд live updates гэл юмнууд оруулдаг шүү дээ. Тэгэл нөө хувийн амьдралынхаа тухай би ингээд гэд ярьдаг. Би болохоор ерөнхийдөө нэг юм багцлаад улирлаар нь багцлаад за ийм юм боллоо тийм юм боллоо гэд ингээд оруулж ий. Тэгээ та хэд харин тэр чи яасан бэ? Эн чи яасан бэ гэдэг ч юм уу тиймэрхүү дэлгэрүүлж ингэж сонсож яриулмаар санагцсан зүйл байх юм бол одоо миний энэ summary нэгцэн бичлэгнээс ингээд түүгээд одоо тэрийн сонсон юмсыг гэж ч юм уу тэгж бас болно. I think that's a good idea actually. Одоо би ингээд за ерөнхий бол юм байна гэж та нар ингээд харуулчингууд та хэд за тэрийн сонсыг гээд ингээд зүр select хийж байгаатай ер нь бол баг ялгаагүй. It's really interactive honestly. So yeah. Glad to be back. Hope you missed me. And this habadarara, hodarara, all that YouTuber shit. Yeah, stay bad.